5 дугаар сарын 1-ээс эхэлсэн улс орон даяар эхэлсэн элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр үе шаттай хэрэгжиж байгаа. Эхний ээлжинд 40-с 65 насны иргэдийг нэгдсэн байдлаар бүртгэж дуусна. Харин одоо БЦ вирусны илрүүлэг онцлогоог эхлүүлээд байгааг эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Илэгний хорт хавдар болон хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас орж байгаа нь өдөрт 7 хүн энэ өвчний улмаас таалал төгсөж байна гэсэн үг ээ. Тиймээс элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан. Эхний ээлжинд 40-с 65 насны иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Тухайлбал Булган аймагт л гэхэд 12,000 иргэн хамрагджээ. Бүртгэлжүүлэх үйл ажиллагаа дуусчаад байна. Одоо шинжилгээнд хамруулах үйл ажиллагаа аймагуудад бол эхлээд явж байна. Архангай аймагт жишээлбэл С вирусын илрүүлэлт бол 81.3% та Б вирусын илрүүлэлт бол 14.8% хамрагдчихад явж байна. Дархан уул аймагт 950 хүн хамрагдаад явж байна. Нийслэлд өрхийн эрүүл мэндийн төв 142 бий. Иргэд харьяаллын дагуу өрхийн эмнэлгээрээ үйлчлүүлэн онцлогоонд орох ёстой юм а. Хэрвээ таны шинжилгээний цэвэр илэрсэн бай гэж амбулатори дээр тийм ээ үзэхэд илэрсэн байх юм бол бид идэвхжил тоолуулах юм лаборатори руу хөргүүлэн тэрийг. Тэгэхээр идэвхжил тоолсон лаборатори таны эмчилгээ шаардж гинөө, эс шаардж гинөө гэдэг шинжилгээний хариу гаргаж өгнө. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 2017 онд 40-с 65 насны хүн амд, 2018 онд 15-аас 39 насны хүн амд хепатит В, С вирусын илрүүлэг, онцлогоо, эмчилгээг үе шаттай хийхээр тусгасан юм а.